Тэг манай Баярмаа маань энд хаан уул яарам худалдааны төвийн цайны газар хичээхэн цайны газар туслаад оюутныхаа амралтаар камерны мөнгө цуглуулад ажиллаж байгаа. Ажил хийдэг гэсэн. Тэгээд бид хоёрыг ерөөсөө ирнэ гэж мэдээгүй байгаа. Тэгээ оюутны өөдөөс 2 өдөр орох уу те. За тий. Тэр биш. Цайны газар хаана байгаа юм? Тийш юм. За сайн уу Баярмаа. За сайн байна уу. Яг эд тунд ажиллаа хийж байгаа. За яг ажлынхаа цагаар хоёул ороод ирлээ шүү дээ. За сайн бацгаана уу? Намайг Баярмаа гэдэг. За би зохиомжийн сургуулийн сэтгүүл зураглаачийн ангиас оролцдог. Ам бол дөрүүлэн амьдардаг. Аав ээж дүүтэйгээ. За Баярмаа анх ингээд чам руу холбогдоход ямар санагдчихсэн ингээд тэтгэлэг өглөө гэх тийм гайхс би нэг өөр нөгөө бас газар нөгөө хөгжсөн байхгүй юу. Тэгээ тэр газараас нь байх гэл гайхал. Айгу сайн уу. Тэгээд тэгсэн чи яг очиж үзсэн чи шал өөр нөгөө нэг өөр өмнө нь нөгөө хөгжсөн байсан. Тэгэл гайхал баян баяр. Гэрийнх нь яаж хүлээж авсан? Гэрийнхэн мэдээч айгу өөд ямар гоё юм бэ баяр хүргэе гэх. Тэгээд чи чинь одоо ямар мэрэгчлэр сурч байгаа вэ? Би одоо ирээдүйд айгу сайн чадварлаг сэтгүүлч болохыг зорж явж байгаа. Мэдээж сэтгүүлч хүн болохын тулд нөгөө хариуцлага өндөртэй. Надаас мэдлэг ур чадвар маш их шаардна. Тэгээд тэр бүхний хөтлөө хичээж явж байгаа. Тэ чи нөө одоо энд хичээхэн цайны газар туслаад оюутныхаа амралтаар ажиллаад тийм камер авах гэж байгаа гэдгийгсэн тий. Тийм. Манай их нөгөө бас залуу хүмүүсттэй. Тэгээд хаяа нөгөө намайг гиндээ ажилладаг. Тэгээд ер нь бол залуу юм чинь бас нөгөө хичээлийнхаа хажуугаар ажил төрөл хийн тий. Тэгээ гэрийнхээ талаар танилцуулаач. За одоо манай аав станцд ажилладаг, одоохондоо бол ажилгүй байгаа нөгөө нэг ажил зогссон. Ээж одоо бол ажилд орсон. Аз Европ бол тавч. Тэгээ одоо оюутан болсон ямар вэ? Оюутан болсон уу? Оюутан болсон гоё. Тэгээ 10 жилээс гоё нөө. Хэзээ бас хэзээтэй хэзээ тэгэл гоё таа. Хариуцлага чи н хоргын тоогоотой дугаар үзсэн. Бид нар ч одоо тэгэл чамааг бодоол дээшээ унчих гал исэн тэгэл за нөгөө хоёр хүүхдээ бодоол гээл дээшээ ингээд бууж өнгөө алдсан мөртлөө нөгөө хүүхдээ баярлуулна гээл бид тэр уйлан дуулан гараал. Тэгээ жилийн цагаараа ер нь юу хийдэг вэ? Юу гэж өгүүлдэг вэ? Одоохондоо бол ажил хийн. Тэгэл чөлөөт заваараа мэдээж тэгэл ном дуртай зүйлээ юм хийжтэй өөрийгөө хөгжүүлэх талаасаа тийм нөө ээж нь саяхан ажилд орсон гэдэг өмнө яга ажилгүй байсан сонсолдоо нөө дүүн айгу бие муу байж байгаа. Тийм өнгөрцөн бас нөгөө баг дүүтэй баг дүү ялахтай. Тийм дүүн айгу бие муутай байх нь бүх төлбөр нь тийш явдаг гэсэн ингээд. Тийм. Одоо тэрнээс хойш ээж нь ажилд орсон юм байна шүү дээ. Саяхан орсон. Тэгэл тийм бахаа. За энэ нэвтрүүлгийг зохион байгуулж байгаа өвөө компани хамт олондоо маш их баярлалаа гэж хэлмээр байна. За бид хоёр ингээд бэлгүүнийхаа сургуулийн үүдэн дээр ирсэн байна. Тэгээд айгүй бас догдолж ил доо ихээс. Газ ер нь орж өгье гэсэн. Яг ингээд тулаад ирсэн чинь айгүй гоё сэтгэл догдолт юм байна. Орж бэлгүүнтэйгээ уулзах уу? За орцоо. За англи 405 гэсэн. 405 гэсэн тий. Йоо жоохон сандаа болчихсон. Юу ийш шүү. Догтлоод шүү. Тэр хэд гэж чинь 405. Оо энэ үзэн шүү. За харна шүү. За одоо гараад ирэх тий. Оо сайн байна уу? Энэ Woo компани 10 days 10 friends ялагч нар байгаа мó тий. Танай ангийн нэг хүүхэд чагнал гардуулах. Танай ангийн бэлгүүн гэдэг. Оо за. За орцгоо. За сайн бацгаана уу? За бэлгүүн гэж хүчин байна да. За сайн уу? Гараад ирчихэл. За Woo компаниас зохион байгуулж байгаа 10 days 10 friends нэвтрүүлэг үзэж байгаа шүү дээ. Тэрний ялагч нь байна. Тэгээд чамайг сонгосоо. За тэгээд зүйлээ. Од сураарэ. Гараад ирэх үү? За. Нэг жилийн. Сайн цаана намайг бэлгүүн гэдэг. Би шүтээсийн арья 6 дугаар салбар мэдээлэл технологийн сургуульд суралцдаг. Миний мэргэжил бол мэдээллийн технологи. Ирээдүйд би IT инженерээр төсөж гарч ирнэ. За бэлэн анх чамраа ингээ холбогдоход ингээ ямар санагдчихсан? Гэ гэл итгэж чадаагүй. Тэгээд анх төлбөр хийж байхад амар хэцүү байсан болохоор тэгээд яг төлбөр өгөн гэхээр
амар их тогтолж байсан. Гэрийнх нь яаж хүлээж авсан? Гэрийнх нь бас надад амар баяр хүргэжсэн үүрээ бахархаж л гэж ээж байгаа хэлж байсан та. Бүр баярлалаа. Ээж аахын царайг харах юмсан гэдэг байхгүй. Ямар ч байсан Ешээ өгье. Еш дээр өндөр оноо авчиг гэсэн зорилгоо тавьсан. Тэгээд би хичээлээ хийсээр байгаад Еш дээр өндөр оноо авчидсан. Тэгээд одоо нэгэнд тэгээд сургуулаа авцсан болохоор нэгэнд одоо авцсан сургуулийг одоо хаялтаа биш гэж бодоод төлбөрийг одоо банкнаас хүмүүс бол хамаатан садангуудаас маш их хайж эхэлсэн. Тэгээд тэрний хүчинд баг багаар цуглуулсаар байгаа. Эхний семестрийн төлбөрөө хийж чадсан. Тэгээд ямар ч гэсэн ингээд зохицуулаа хийгээд ах юм бол хэрвээ би ингээд төсөж юм бол би яг гин мөнгнүүдийг хангалттай олж чадах хэмжээний боломж гэдэгтээ би маш их итгэлтэй байсан болохоор би хамгийн гол нь сайн сурах гэдэг бол миний эрхэм зорилго байсан. Танаа аав хоёрт бас их баярлж байна л да. Нөгөө чамаа ерөөсөө ажил хийлэгдэх хичээлдээ л анхаар гээд. Тий. Чамаа би бас энэ үйлрлийн амралтаар бас нөгөө ажил хийгээд бас сургалтынхаа төлбөрийг бас багаан ч гэсэн хэсгийг төлчихье гэж бас бодож байсан. Тэгээд ажил хийх гэж байгаамаа ээжээ гэдэл хэлсэн чи ажил хийгээ яах юм бэ? Чи одоо энэ сарын хугацааг өөртөө л зарцуулаад оюун дуу хөрөнгө оруулалт гэх юм уу? Эсвэл ном уншаад битгээл ажил хий. Хүн сурлах хөдөлмөртөө л анхаарлаа хандуул гэсэн. Тийм болохоор би ажил хийгээгүй. Одоо мундаг ээж аваа байна бүр хүүхдийнхээ бас боловсролт аягуулсан анхаардаг хэцэг байна те. Ах шүтээс эгч одоо аргах зурдаг. Тэгээ 3 өдрийн төлбөр гэдэг чинь тийм их хүний төлбөр хийдэг гэж хүүхэд нь ажил хий гэж байгаа тий. Баян хүч биш. Тийм байхад манай аав ээж хоёр маань одоо ингэж болгож төлж байгаа болохоор би бас том хурдган шиг ингэ төсөөд аав ээж хоёрын ачиг хурдган шиг хариулмаар байна. Багнаас би эхний семестрийн тал төлбөрөө бол гаргасан. Тэгээд тал төлбөрийг болохоор хамаатан саднууд маань над тусалж би төлбөрөө зохицуулсан. Тэгээд тэдний итгэлийг алдахгүй тулд би маш их хичээж суралцах болсон. Эд баялаг мөнгө төгрөг биш толгойн дах эд баялагаараа хүн одоо амьдардаг болсон. Зөвхөн хичээлдээ анхаарал. Тэгээд нэг сурж байгаа юм чинь аль болох хамгийн сайн байхыг хичээж суралцсан. Таны төлөө эцэг эх чинь юм хийж байгаа бол таа ч гэсэн тэр үүрэг хариуцлага ухамсарлаад эцэг эхийнхээ ачийг бүр мөсөн хариулахгүй ч гэсэн та тэр цолонгоос нь нэмэгдэх хэмжээний тийм ухамсартай байх хэрэгтэй гэдгийг би уриалмаар байна. Монголын минь ирээдүй болсон ийм манай бэлгүүний үеийн хүүхдүүд маань бэлгүүнээс ингээд сонсож суралцаасаа тий зүгээр суугаал гадуур ингээд яваад ах биш. Ээж аавынхаа ачийг хариулъя. Мундаг болгосон хүчин болоод Монголынхаа ирээдүйд нөлөөлье гэд манай бэлгүүний аймгийн хүсэл зорилго маань маш их таалагдсан. Ээж аав ч гэсэн үнэхээр хүүхдийнхаа боловсролд хөрөнгө оруулах гэж ерөөсөө өдөр шөнөгүй ажил хийж тэгж тэрэнд нь жоохон ч гэсэн нэмэр болохын үүднээс бид хоёр ингээ бэлгүүнээгээ сонгосон байгаа. Сэтгэл маш өндөр. Дахиад баяр хүргэе. За баярлалаа. Надад дэм боломжийг олгосон Бүүбүү компанида маш их баярлалаа гэж хэлээ. Та бүхнийхээ итгэлийг алдалгүй. Би цаашдаа улам илүү шамдан суралцах болоо гэдгийг амлаж байна. Баярлалаа Бүүбүү.